Өмнөх ангид Доки цогцыг оршуулж байгаа Сьюк дээр ирж байгаагаар төгссөн. Энэ ангид шууд киноны үйл явдал өнгөрсөн рүү очино. Мянжин хэмээх хүү Кион нартай эмнэлэгт буугаар эхэлнэ. Мянжин бол Мингом өвчнөр эмчлүүлэхээр ирсэн Докигийн хуучин найз, ангийн найз юм аа. Сьюк тэднийг хамтдаа инээлтэн уулзаж байхыг хараад нэг л сэжиглэнгүй байна. Хожим Сьюк Наг их сувилагчаас Доки найздаа мэс засал хийх гэж байгааг мэднэ. Уг мэс засалд хөгшин эмч өөрт нь биш Хаоёнгийн тусламжтай мэс засал хийхийг хүснэг мэдээд Сьюк бухимдан мэс засал эхлэхэд гарч ирээд "Уяаны би муу байна" гэж хэлдэг. Дараа нь тэр хаглаа хариуцахын тулд андуурч Докигийн гарыг хутгаар зүсдэг. Ингээд Сьюк хаалгыг цааш үргэлжлүүлсэн бөгөөд амжилттай болдог. Доки Сьюкээс яагаад ингэснийг асуутал тэр Докиг найзаагаа дотроо үнэхээр үзен ядаж зориудаар хаалгаа хийж амьд нь хүрэх гэж байсан тул түүний төгс хаалгыг тасалдуулсан гэдгээ тайлбарладаг. Үйл явдал одоогийн нөхцөл байдалд ирэхэд Докигийн эмч цогцыг оршуулж байгаа Сьюк дээр ирж байна. Сьюк түүнийг танимагцаа "Оо юу вэ" гэд хүн алж цогцыг нь болж байхад санаа зовдөггүй. Ингээд тэр хоёр хоорондоо юм ярьжээтэл Доки эмч тэгсэн чинь "Наанасаа гүн ухаач" гэж яриан дундаар хэдхэн секунд хэлдэг. Энэ нь миний хааллыг маш их татсан. Манай эмч үнэхээр Сьюк шиг алуурчин байх боломжтой юу гэх кино болохоор ер нь бол амар сериусли хандж байгаа байхгүй юу. Тэгээд энэ үхийг амар чухлаар хүлээж аваад байгаа. Нэгтлийн сэжүүр байж болно гэж би үзэж байна. Тэгээд Докигийн эмч түүнээс хин нэгэн үнийг мэдвэл юу хийхийг нь асуудаг. Дараа нь Бостон руу явж дахин явах саналыг хүлээж авахын тулд түүнийг дахиад хятгана. Гэвч тэр мэс засал хийхээс татгалцсан хിവэр байна. Зүгээр л ингээд бүхэл бүтэн хүний амь нас хороочоод хоорондоо ярьж байгаа зүйл нь яг л өөрсдийнх нь нөгөө ирэх ашиг. Манай эмч бол барыг цочирдохгүй өөрийнх нь тархины мэс засалтаа л анхаарал ятгахыг хичээгэл байгаа байхгүй юу. Тэнд бол зүгээр цогцмогс болж байгаа үйл явдал өөрт нь хамаагүй байдаг нас. Ингээд маргааш өглөө нь болоод манай Сьюкийн эмийн санд эрүүл мэндийн нийгмийн хамгааллын яамных ирж шалгалт явуулна. Эмийн сангийн үйл ажиллагаа 30 хоногоор зогсоодог. Энэ бүгдийг Доки хийж байгаа нь тодорхой. Сьюк түүн рүү ууртаа хоцтоход Ичида гэх шагнал гартуулах ёслолд оролцох байгаа учраас бусаанд ирж надтай уулзаарай гэж хэлдэг. За энэ ёслол нь болохоор анагаах ухааны хамгийн өндөр том ёслол байдаг. Манай Доки болохоор 9 удаа энийг Гран Приг авсан. Одоо 10 дахь удаага ер нь авах гээд байгаа нь бараг л тодорхой л гэж хэвлэл мэдээлэл шүүгээд байгаа. Ингээд Сьюк машинда бухимдаа сууж байхад Ёнжо түүнийг олоод тайвшруулахын тулд хамгийн тайван аз жаргалтай байх үеийн дурсамжаа бодохыг хэлдэг. Энэ үеийн дурсамж нь болохоор Доки албан ёсоор Сьюкийг өөрийн шавья болгоод хаалганы үеэр түүнийг уурт талд дуудаж түүнийг хаалгааг анхааралтай ажиглахыг түүнд хэлж "Энэ бол миний бүх зүйл минь сурч ав" гэж хэлдэг. Ингээд харахад манай хөгшин эмч ер нь бол манай Сьюкт бол айгу өгөөмөр хандж исэн юм шиг харагдтаад байгаа юм. За ингээд Ёнжо Сьюк хоёр бусаанд ирлээ. Энэ Ичида шагнал гартуулах хэслийн гол ивент тэтгэгч болох Нана Ичида гэх хүний хүүн нас барж буй талаар угаалгын өрөөнд хэсэг эмэгтэйчүүд ярьж байгааг Сьюк сонсдог. Тэд энэ нь ямар ч боломжгүй мэс заслын талаар ярьдаг. Тэр шөнө Ёнжог унтаж байх үед Сьюк зочид буудлын өрөөнд нь Нана Ичидатай уулзахаар гардаг. Япон хэлээр чөрлөөтэй ярьдаг Сьюк түүнд нэг удаа Доки тэднийг Токио танилцуулж ясныг хэлээ сануулна. Тэрээр Нанагийн хүү харуuтай ижил хүчтэй хүүд хийсэн хаалганы бичлэгийг үзүүлдэг. Бичлэгээс харахад Сьюк хүүд хаалгаа ихтэй нэгт судсыг цоолоогүй байдаг. Сьюк Нанагийн хүүг аврахыг санал болгож хариуд нь тэрээр Докид шилдэг мэс засалцын шагналыг өгөхгүй байхыг хүснэ. Өглөө болтол Нана Сьюктэй гэрээ ихээс татгалзаж түүнийг ийм жигшүүрт хүнд хүүгийнхээ амь насыг даатгахгүй гэж хэлдэг. Манай Сьюк ч ер нь л сонирн болно л доо ингэж хэлэхээр нь ер нь ялтчгүй нөгөө өөрийгөө хяндгуул хүрээж таарад байгаа. За энэ хооронд Доки Ааланд хаалганы бичлэгийг илгээж дараа нь түүн рүү залгана. Аалан 2-7 хоногийн дараа өмнөс Солонгост ирнэ гэсэн бөгөөд түүнтэй хамтран ажиллах нь нэр төр хэрэг байх болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ичидагийн нэгэн арга хэмжээндээр Нана Доки дээр очоод болгоомжтойгоор Сьюкийн талаар асуудаг. Доки хизээч бүтлгүүжж байгаагүй гэж Сьюкийг магтан сайшаадаг. Энэ нь Нанайг дахин нэг удаа энэ талаар бодож үзэхэд хүргэдэг. Тэрээр Сьюкийн гэрээг зөвшөөрч хаалгааг хамгийн ихдээ 4 цагийн дотор хийх ёстой гэж хэлнэ. Нанай Сьюкийн багийнхны бүгднийг Японы эмнэлэгт хүргэснээр хаалгаа эхэлнэ. Сьюк цусны суцыг цоолж хүүх хяналтгүй цус алдаж эхлэх хүртэл
хаалгаа сайн явагдана. Энэ бол бүр амар төвшүүртэй хэсэг заяа. За ингээ бусаанд буцаж ирэхэд хичээдэ шагналыг Доккид биш өөр эмчнэрт олгох болсон нь хүн бүрийн хувьд маш том зочирдол болно. Нанайсыг хоёр танхимд ороход Докки юу болсныг ойлгохдгоо. Хаглан амжилттай болж харуу амьд байна. Шагнал гартуул хаслын дараа Кимён Севкийг таньж түүн рүү төхөн. Тэр аавыгаа асууж ямар нэг зүйл буруу болохыг ойлгоно. Аавынх нь би сайжирч байсан ч нэг өдөр гинэт алга болсон гэж тэр хэлдэг. Цагдаа нар түүнийг зүгцэн гэж бодож байгаа. Энэ хооронд Доккийн эмч рүү мөрдөгч нар уцтана. Тэд хууль бус хаалгааны тухай мэдээлэл олж мэдээд Доккигээс ирж үзхийг хүснэ. Шагнал авахын өмнө Нанай Доккид Севкийн санал болгож буй зүйлийн тухай ярьж байгааг харуулнаа. Доккид тэгтэл Нанайг Севкээр хаалгаа хийлэг би араагийн дай гэж хэлдэг. Үйл явдал шилжихэд Севк Доккид ойртож найз болох Менжийг алах болсон талаар хэлээд та найзыгаа алсан тийм ээ гэж шалгаж байдаг. Тэр ч байтугай тэр өдөр Менжийг аварсан учраас Докки түүнийг хизээч ус сонзонгийн үүднээс Бостон руу явуулаагүй гэж тайлснаа хэлдэг. Докки түүнийг өрөвдөлтэй амьд ингээд орхио явцдаг. За ингээд тархины хаалгаас нөгөө буддын сүмд мөрдөгчтэй уулзна. Цагдаагийн баг яг энэ 3 дараагийн төгсгөлд Севкийн хөнөөс нь сувилагчийн цогцыг олдог. Манай Доккийн эмч гүйцэд юм хийчихгүй гэсэн янзтай ширтэж байх шиг амар сонирхолтой болоод байна. Ер нь хүний дотор юу байгааг сүултээ баг мэдхээ болж гинөө энэ кинон дотор. За ингээд 4-р ангийн автобусанд суугаад гэр рүүгээ явж буй Севкээр эхэлнэ. Тэрээр ажилдаа чадахгүй гэдгээ эмнэлэгт мэдэгддэг. Хав уян Доккид өвлийн хувцас авахар гэртээ харсан гэж хэлнэ. Тэр хоёр Севкийн гэрт очиход тэр тэднийг хараад гайхдаг. Тэд бас Севк нүүрэндээ хит хитэн бэртэлтэй байгааг хараад гайхна. Севк мөсөн дээр халтарчихсан гэж хэлсэн ч Докки түнд итгэхгүй байна. Тэр уянг эм авч өгөхөөр явуулна. Тэр сарвчнаас хүсэн үнийг цогцыг олсон бөгөөд тэр хүн гэртээ харих замд нь түүн рүү дайрсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Улмаар зодоон зохиондоо хутгаар тулсан байна. За угаасаа шийдчихсэн л ажмаа янда нэрээ замд нь угаасаа хөлсөж юусоо болохгүй. Тэгэх юм бол тэгэл жижи тусаа. Докки түүнээс би эдгэхэд нь тусламж хэрэгтэй эсхийг нь асуусан ч хэрэггүй гэж хариулна. Түүнийг явах үед Севк түүнд тусламж үзүүлж байгаад нь баярлсан байгаа болтой дүр зураг харагдана. Одоогийн байдлаар Севк Янжунаар буддын сүмийн ойролцоох гэмт хэргийн газарт ирсэн байна. Севк тэнд Доккиг харах хүртлээр эргэн тойронд болж буй бүх шууганаас таашаал авч байна. Доккид эд зүйлээ өгөхөөр газар дээр нэрдэг. Тэр үед Севкийг цагдаагийн хотод тоолж байгааг олж харна. Тэрээр мөрдөгч лид Ротвейлертэй гэдгээ бас хэлдэг. Севк Докки хоёр тус тусдаа ярьдаг. Севк Доккиг өөрөөр нь хаалгаа хэлэх гэж байгаа учраас энд ирсэн гэж таамагладаг. Тэрээр түүнийг Кимёнжингийн аллад илчлэхээ амладаг. Түүний явах үед байцаагч Доккид юу хийснээ Марцэсгийг асууна. Хэсэг хугацааны дараа Севк Ким Кионтой уулздаг. Түүний хэлснээр хэн нэгэн түүнд аавынгаа сэтгцэн эмнэлэгт харсан гэж хэлсэн бөгөөд дараа нь тэр нь хаагдсан. Тэр очиж шалгахыг хүсдэг. Бас нэг газар Докки байцаагч юм мөрдөгчлийн нартай дахин хооллоно. Тэд түнд шарил хадгалах газраас авсан нотлох баримтуудын гэрэл зургууд тэр дундаа өсний зураг зэргийг үзүүлнэ. Севк Кионор мэдээлэл хийсэн хүнтэй уулзна. Эмнэлгийн хуучин ажилтан тэрээр 401 дахь дөрөнд Лисаку гэх нэрээр Менжинийг харсан гэж мэдэгдэнэ. Тэр тэднийг эмнэлгийн эргэн тойронд үзүүлэхэд Кион баг зэрэг сандарч эхэлнэ. Эмнэлгийн ажилтнч бас нэг буурал залуу Лисаку дээр очихоор ирсэн гэж Севкт хэлнэ. Севк Кион хоёр энэ хүний түүхэнд эргэлзэхэд тэрээр хамтран ажиллагч руу оцсож хэвлэлийн арга хэмжээний үеэр өвчнүүдтэй ахуулсан зураг явуулахыг түүнээс хүснэ. Энэ хооронд хадагтай Доккид Кионтой хамт ахуулсан зургуудыг үзүүлв. Тэр түүнийг дагж исэн. Докки түүнд Севкийг өөрөө олж мэдэрэй гэж хэлв. Дараа нь тэрээр затлан шинжилгээ хийдэг юмч болох. Соён чай хэмээх найзтай уулздаг. Тэдний хоолны дундуур Докки руу уцтаж хүн амны хэрэгээс олцсон ус нь түүний бодож байсанчлан Ротвейлерийн ус байна гэж хэлв. Яг тэр мөчөд бид Докки урлагийн галерейд байгааг харна. Доктор Докки лабораторид унтж байхад нь Севкийг олдог. Тэр түүнийг мэс тасалд онцсон гэж дуудаж
Сэвг идэх унтах нь ижилхэн сонирхол татхууц биш гэж хэлнэ. Тэр түүнд сайн идэж сайн унтахаа амладаг. Одоогоор Кион зургийг хараахан аваагүй байгаа тул эмнэлгийн ажилтнанд дуурлаж байна. Тэр хүн гэмтэж тэд Ким Мёнжигийн бүгжийг авсныг ойлгов. Энэ нь Кионгийн уурыг хүргэж тэр хүнийг хөөж эцэст нь хоёуланг нь богино хадан хясааны хажуугаар явуулна. Эмнэлгийн ажилтан нас барж Кион эмнэлэгт хэв. Цустай хувцастай Сэвг эмнэлэгдэх Доккигийн офис руу дайран орж бүгжийг нь үзүүлдэг. Тэр түүнийг өргөмөр гэж дуудаж Доккигийн төлөө Минжинийг алах гэж байсан гэж хашгирна. Тэр түүнийг барьж авсандаа ичиж байсан тул түүний хөөсөн эсхийг мэдхийг шаарддаг. Тэр хариу өгдөггүй. Докки гэрлүүгээ машиндаа хурдтай давхиж очсон тул замын өглөөний камерт буулгажээ. Гэрийн тоогооч нь гараад явхад Докки барилга руу явлаа. Тэнд бид гоёмсог цагаан машин харна. Докки Минжин хоёр нэг машинд сууж бүг харуулна. Минжин жолоочийн судал суугаад хаалганы бариул дээр наалдамхай зүйл байгааг мэдв. Докки түүнийг цэвэрлэхийн тулд нойтны салбитыг санал болгож байна. Дараа нь бид Докки хүүтэйгээ сүүлчийн удаа уцаар ярихдаа Минжигийн хоолой дутгах тулгаж байгаа хэсгийг харнаа. Юу л болоод байна да. Одоогийн байдлаар Докки мөрдөгч лиг авахын тулд ижил машиныг жолоож Докки юу хэлэхийг хүссэнийг асууна. Гэвч тэр Минжин шиг наалдамхай бодцтгүйч дараа нь Доккигийн нойтон алчуурыг хэрэглэн машинд ухаан алдаж уннаа. За ёо хитэн ангийн туршид юу ч болцоо. Докки хүртэл аллага үйлддэг бас сайко нөхөр болж тааруугүй юу. Энэ алдартай эмч артаа их юм нууж байсан болтой үйл явдал хөшин мэс засалч руу одоо чиглэл авчлаа. Нилээ цэвэрхэн аллага үйлддэг юм шиг байна. Дахиад юу хийсэн тэгээд юу хийх гэж байгаа нь нутууд задарна. Дараагийн парт дээр юу болохыг хэвээр мэдэх юм алга. Гэхдээ ямар ч тач цугтай минь цуг байгаараа.